За орчин үед бидний хамгийн том сорилт юу вэ гэвэл анхаарлаа барьж үлдэх болоод байгаа. Нэр шүү. Гар утас сошиал медиа одоо тасралтгүй ирэх мэдээллүүд бидний өдөр тутмын амьдралыг дотроос нь одоо жаахан сэмлээд байдаг тий. Одоо бид нар энэ завгүй ертөнцид одоо тархиа 50 байлгаа тэгээд deep focus гэж ярьдаг тий. Гүн төвлөрч юу н чадгаа болчиход байгаа. Тиймээс би өнөөдөр нэг асуултанд хариулъя гэж бодож байна. Тэр нь юу гэхээр сошиал медиа донтох байдлаасаа бид яаж гарч чадах вэ? Чухал асуулт байгааз. Үүнийг нэг өдөр бүхнийг устгах эсвэл уцаа бүрмэсэн хай гэсэн туйширсан ураа бол ерөөсөө биш шүү. Тим юм ярьдаг хүмүүс байдаг тий. Ерөөсөө бодит амьдралд хэрэгжихүүц одоо алхамчилсан сэтгэл зүйн хувьд одоо тогтвортой арга ярих гэж бодлоо л доо. Юуны түрүүнд нэг зүйлийг хатуулмаар санагдаж байна. Энэ юу гэхээр утаснасаа хол байх ёстой цаг танд заавал байх хэрэгтэй байгаа. Тэр нь одоо алхаж явах мөчөөж болно. Эсвэл хин нэгнтэй жинхэнэ утгаар нь ярилцаж суух мөчөөж болно. Гэр бүлийн хүнтэй ч юм уу, найз нөхдөд ч юм уу тий. Яг тэр үед нь та утсаа огт ашиглахгүй байх ёстой байгаа даахгүй юу? Боломжтой бол бүр гэртээ үлдээд гарах хэрэгтэй тэр цаг мөчтөө. Эсвэл гэртээ ярилцж байгаа үед одоо өөр газар идэх юм. Нэг камер бүр хөргөчөнд уцаа идэг дүрс гарч ирсэн. Яг тэгвэл өндөр бидний одоо тулгарч байгаа хамгийн том саадал анхаарлыг минь хулгайлж байгаа ганц зүйл нь гар утас буюу сошиал медиа хэрэглээ байгаа. За ер нь та ингээд утсаа холдуулж тавихаасаа гадна бас нэгэн зэрэг өөр зүйлийг хийх ёстой байгаа. Энэ юу гэвэл төвлөрөх чадвар. Одоо сүлүүд хүмүүс бэлтгэл гэж яриад байдаг те. Анхаарал бол булчин шиг гэдэг. Ашиглах тусам одоо бэгчдэг, орхих тусам сулраад алга болдог те. Энэ анхаарал одоо бидний анхаарал сулрал үнэхээр муу болсон. Энэ анхаарал сулрамтгай байдлыг чинь одоо те маш олон янзаар ашиглаж байгаа шүү дээ. Ус төр ямар нэгэн реклам, амлалтууд те хямдрлууд. За сошиал медиа бол таны анхаарлыг одоо хувааж сулруулахад сургадаг бол харин та эсрэгээр нь анхаарлаа барьж үлдэхэд сургахаар дахин өөрийгөө сургах гэдэг юм шүү дээ. Ийм зүйл хэрэгтэй байгаа. Тэгэхээр одоо нэг чухал зүйл ярил л да. Дадал зуршлыг өөрчлөхөд бид жинхэнэ өөрчлөлт рүү одоо очих хэрэгтэй байгаа гэдэг шүү дээ. Гэхдээ жинхэнэ гэдэг нь заавал тийм огт зүм, гэнт хатуу, нэг шөнийн дотор гэсэн үг л юусоо биш. Хэрвээ та яг одооноос сошиал медиаг баг зэрэг багасгалаа гэхэд нэг өдөрт бүхнийг зогсоох гээд оролдох юм бол ялангуяа та өдөрт хэдэн цаг уцаа хэрэглэдэг гэсэн бол энэ туйлын хэцүү буюу баг боломжгүй зүйл болно. Тиймээс одоо бид баагаар эхлэх хэрэгтэй байхгүй юу? Жишээ нь одоо та өдөрт 2 цаг сошиал медиа ашигладаг бол маргаашаас нь эхлээд үүнийг 10 минутаар басгаж болно. За бүр боёлын 30 минутаар бас басгаж болно. Тэгээ үүнийг шалах амархан арга бол та ингээд утас руу орвол screen time гэж гаргадсан шүү дээ. Тэрийг харахад ямар аппликейшн дээр одоо тий сошиал медиа платформ одоо юун дээр ямар цаг зарцуулсан чи бүр минутаар гараад ирж байгаа. Тэрийг та хараад анализ хийгнэ шүү дээ. Өө би чи өдөрт screen time дээр эдийг зарцуулдаг байна гэдэг тий. Тэгээ дараа нь өөрөөс асуух нь би яг аль платформ дээр нь хамгийн их цагаа дэмий өнгөрөөж байна гэдгээ тэрнээс ялгаа харчиж байгаа. Цаг өрх нь өөрөө заавал буруу зүйл биш л дээ. Гэхдээ үүнийг өмнө бид нар хэлж байсан те. Ер нь бол зарим төрлийн цаг үрэх хугацаач бол дууссан ойн ботход тань тийм таатай мэдрэмж харин тийм хоосрол гимшлүүлдэг гэдэг байхгүй. Йоо би тэр цагтаа нэг ингээд алхацдаг ч ингээд дасгал хийждэг ч тийм юм уншдагч байж үгээ те. Яг тийм төрлийн хэрэглээгээ та эхэлж хасах хэрэгтэй байхгүй юу? Хэрэггүй тийм гимшлүүлдэг цагуудаа те. Тэгэхээр аль болох одоо аль сошиал медиа, TikTok, Instagram алин дээр нь би үнэхээр юу ч аваагүй хоосон зүгээр юм утсан бэ. Над хэрэгтэй юм байхгүй гэдгийг мэдрүүлж энэ тэрийг хамгаалж өөрөө олох нь. Хэрэгтэй юм үзэж байгаа бүр зоригтойгоор юм хайж ухаж байгаа тохиолдол өөр шүү бас. Энийг ялгаж салах хэрэгтэй. Ингээд та 30 минутаар одоо screen time буюу өдөрт уцаа барьж байгаа цагаа багасгалаа гэж бодъё. Дараагийн шатанд айжмаар түүнийг одоо 1 цаг болгоно гэсэн үг. Гэтэ чинь гинт нэг өдөр шүү дээ. Олон хоногийн дараа гэсэн үг. Хамгийн чухал нь та өөрөө нөгөө утас ухах тэр гой таашаал шүү дээ. Юм үзэхдээ энэ гой ховж байна гэдэг. Тэр таашаалаас та орхигдож гин гэсэн мэдрэмж авахгүй байх хэрэгтэй байхгүй юу? Та ингээд уцаа харахгүй хол тавьсан байх үедээ ямар хэцүү юм бэ? Твчгүй нэ гэж одоо мэдрэхгүй харин эсрэгээр баг зэрэг тийм чөлөөтэй хөнгөрч байгаа юм шиг мэдрэмж төрөх хэрэгтэй байхгүй юу? Энэ мэдрэмжийг зөв төрүүл гэдэг үгдээс энийг хэлээд байгаа. Буруу төрүүлчих юм бол та угаасаа үзээд сасаа бүтггүй мэн хаях байхгүй юу? Та ингээд зөв мэдрэмжээ авчихсан бол ер нь аштайхан болоод байна гэж ойлголттой болж болно. Ингээд та хэрэглэгээ одоо боломжийн төвшөнд бууруулад өөрийгөө тухтай мэдэрч эхлэмээс дараагийн алхамд орно. Тэр нь юу гэхээр 7 хоногт ядаж нэг удаа уцаа огт хэрэглэхгүй нэг тийм өдөртөө болол их зүгээр байгаа. Уцаа авч явахгүй, сошиал медиа руу орохгүй ч гэдэг юм те. Зарим хүмүүсийн ажил яалтчгүй уцаа авчих хэрэгтэй гэдэг. Яаралтай дуудлага эсвэл яаралтай одоо чат юунд хариулах ямар нэгэн мэдээлэл ч юм уу те. Ямар нэгэн хувьцаанд орж байгаа бол одоо тэр нь дээш төшөөс аврахад мэдээлэл авдаг ч юм уу. Ажлаас хамаараа тийм бид. Гэхдээ та ядаж тал өдөр ч юм уу те. Бүтэн өдөр үнэхээр барахгүй бол сошиал медиа орохгүйгээр зөвхөн юм коноп уц гараад ирсэн сүлээ тэр айгу гоё зөвхөн дуудлага авна мессеж авдаг тийм уцтайгаар явж болох байхгүй юу те ийм смарт уцгүйгээр тэгээд бүтэн нэг өдрийг ийм зөвхөн коноптой дээр үе Nokia гэдэг шиг ийм уцтайгаар айгу юм том мэдээлэл гадуур аваад явж болно. Энэ бол маш хэрэгтэй. Ингэж уцгүй нэг өдрийг өнгөрөе гэж байгаа.
За би бол ер нь их алхах дуртай хүн л дээ. Тэгээд алхахтаа ингэж утаснасаа холддог миний одоо ариун нандин цаг мөч гэх юм уу та. Тэгээд алхахтаа ингэж маш гоё ухаан бодол маань төвлөрөөд сэтгэл санаа маань тайвшраад аюу гоё ингэж аштайхан болдог. Гэхдээ би удаан алхаж чаддаг, маш хурдтай алхдаг. Хурдан алхахтаа дууны хөгжмийн ритмд алхах дуртай. Тэгэхээр хөгжим сонсох гэдэг нь шүү дээ. Хөгжим сонсоход бол яах вэ гэхээр заавал утас авчих гээд. Тэгэхээр утасны орон сүүлийн үед аюу гоё хөрх MP3 тоглоулж гарцсан байлээ. iPod ч юм. Энэ Tabo, Pindo тэм өдөр шиг зөндөө. Тиймэрхүү юм дуугаа уул авчих юм бол айгүй аштайхан болох гэдэг байхгүй юу. За тэгэл хүн багтай гоё ингээд машин багтай газараар алхаж байхад ингээд уцаа гаргаж ирээд чанга ашигч ярьж байгаа хүмүүс таардаг байхгүй. Тэгэхээр бүр ингээд айгүй сонин. Үгүй нэг хэдхэн секунд уцаа хойш нь тавиад ингээд энэ гоё орчныг мэдрэлтэй гим шилмэр санагдав. Гэтэ тэр алдгүй л дээ хүн болгонд өөр юм гэж. Ер нь ингээд уцаараа ингээд бүр хүзүүгөө гудайлгцсан таслтгүй дэлгэц ширтээ явж байгаа хүмүүсийг харахаар нөгөө нэг хүзүү нуглам нь жоохон гайгуугаа гэж заримдаа бодогддог байхгүй юу. Эндээс юу хэлэх чинь гэхээр би нөгөө өөрийнхөө жишээн дээр ярьж байгаа гэдэг нь ямар нэг зүйл алхах ч юм уу те хүнтэй ярилцж байгаа дасгал хийхдээ утсаа огт ашиглахгүй байх нь тухайн мөчтө төвлөрж байгаа буюу утас хэрэглэхгүй байх цаг чинь танд гарч ирж байна гэсэн үг. Одоо утасгүй цаг гэх юм уу таашаа. Энэ бол таны анхаарлыг маш их хамгаалах хамгийн энгийн хатлаа хүчтэй алхам байгаа юм. Та анхаарал сайтай байж янз бүрийн шийдэл асуудал одоо проблемуудыг шийдэж чадсан шүү дээ тэнд анхаарал төвлөрүүлээд. Үгээр цосгүй та смартфон буюу ухаалаг уцгүй цагаад өөртөө гаргаснараа айгүй сайн гүн төвлөрөх deep focus гэдэг шүү дээ. Энэ чадвар маш олон удаа сууна. Энийг бол одоо хүмүүс бүр мөнгө төлөөд бясалгад явна гэж судаж тэрний оронд та ингээд сайхан өөрөөрөө уцгүй тайм гаргаад энэ чадварыг суулгаж болох нэ. Анхаарлаа бэхжүүлэх сатаарлалтанд автахгүй байхад маш их тусдаг шүү. Ер нь хамгийн гоё юу гэж одоо би ингээд бас ингээд гуаш аваад зураг мөр зурдаг байхгүй. Тэгээ тэр үед одоо төгөл рүү тоглож чадахгүй л жоохон пианог хийчихэл дагаж мууж орлоод тэр цаг мөчөл ингээд цаг хугацаа өнгөрч огт мэдэрдэггүй өнгөрдөг байхгүй. Бас ном унших те. Энэ болохоор та ингээд өөрийгөө мартаад тэр мөчөдөө бүрэн уусч орно гэдэг чинь асар их оюун санааны одоо амар амгалан анхаарал төвлөлтийг авч ийн гэсэн үг. Энэ бол одоо таныг одоо баг дотроос чинь цэвэрлэгээ хийж нэхэд үнэхээр буруудахгүй хаа яа. Үнэхээр гоё байдаг. Энэ мэдрэмжийг одоо би одоо үгээр илэрхийлж чадахгүй л дээ. Иймэрхүү зүйл та гүн төвлөрөх тусам сошиал медиагийн хэрэгцээ чинь аяндаа багасаа л гэсэн үг. Ялангуяа сошиал медиа буюу одоо нутасныхаа одоо мэдээллүүдийг сайн хаачдаг байхгүй. Үнэхээр сайн хаадаг. Бүх юма тохирож болдог шүү дээ горимудаа. Тэгээ явчихлаар сүүлд нь за одоо нэг 5 минут завгарлаа. Энэ дээр нь одоо хүмүүст хайруулъя, мэдээллүүдээ шалгая, мэйлээ шалгая гэж суучдаг байхгүй. Байн мэдэглээ асуучаар таны ингээд тарих амар зовно. Доин ингээд тийш нь анхаарад. За одоо ингэж ярьсан юм бүгд базаад нэгт хийж бодлоо л дээ. Нэгдүгээр та хэрэглээг айж мэж багасгах нь өдөрт одоо 15-аас 30 минутаар багасгаад эцсийн зорилго чинь өөрт чинь тохиромжтой нэг цагийг одоо гаргаж ирэх нь шүү дээ. Эхний удаатаа. За хоёрдугаарт нь бол алхаж явахдаа дасгал хийхдээ хүнтэй ярилцахдаа уцаа битээ ашигла. Энэ бол одоо анхаарлын чинь ариун орон зай сүртээлчлээ. Таны өөрийн чинь цаг гэдээ ойлгоч цаа. За гуравдугаарт нь бол 7 хоногт дор хийж нэг өдрийг бүрэн уцгүй өдөр болгох гэж байгаа. Одоо үед бид нэр холбоо харилцаа олох хүнтэй харилцаа ярих зайлшгүй хэрэгцээ гарч байгаа. Тийм учраас нөгөө нэг смарт биш зүгээр ингээд конопт дээр үе Nokia шиг тийм утас зөндөө зарж байгаа. Тийм утас авал зөвхөн дуудлага мессеж авах зорилго л авч явал зүгээр байгаа. Смарт утас авч явахгүй гэсэн шүү дээ. Сошиал медиа руу орохгүй тулд гэж байгаа. За тэгээд өдөрт нэг өдөр 2 өдөр болгож чадвал их л гоё л байгаа л да. Гэхдээ энэ бол одоо орчин үеийн амьдрал биднэрт зохихгүй байгаа юм л да. Гүн төвлөх буюу deep focus гэж яриад те. Үүнийг өөртөө суулгах гэж байгаа. Одоо түрүү ярьсантай хөгжим сонсох, зураг зурах, хөгжим тоглох гэдэг юм ном унших те. Минийх бол урдаа алхах байна те. Энэ урсгалуудыг өөртөө олон байлгаадах юм бол таныг одоо маш сайн төвлөрдөг хүн болгоно. Энэ бүхний одоо хийсвэр онол мол яриад байгаа юм биш шүү. Бид нар бол бодит хэрэгжих жишээнүүд байгаа. Та нэг шөнийн дотор одоо утаснаас одоо сошиал медиагаас одоо салсан хүн бол болохгүй. Гэхдээ та анхаарлаа буцаан авч сурна. Ямар сайн да ямар ч офисын ажилтнууд офис дээр сууж явахдаа одоо өөр YouTube юу гэдэг те Facebook руу орохгүй чадхаа байсан байгаа байхгүй. Яг ажилдаа төвлөрч чадахгүй. Тэрнээсээ болоод ажиллаа ингээд чанартай их юм гүйцэтгэл нь алдагдаад байдаг. Ямар ч ажлаа хийж байгаа мөртлөө жоохон тийш нь ингэж орж гараад байдаг. Тэгэхээр энэ гүйцэтгэл үнэхээр муу болдог байхгүй. Энийг одоо хүн болгон хэрэгжүүлэхэд хэцүү. Тэгэхээр яг миний алхмууд бол баг угаар бодитоор өөрийгөө зовоолгүйгээр айжмаар хийгээд байгаа. Тэгээ эцэст нь юу гэж нэхэр сошиал медиаг орох гэдэг нь одоо тийм таашаалаас одоо бусдаас мэдээлэл соцрох гэсэн үг бол ерөөсөө биш ээ. Харин анхаарлаа өөртөө буцааж өгөх маш том явдал юм. Ер нь бол та одоо уцаа индахгүй л утас таныг өөр чинь янаа шүү дээ. Тэгэхээр та анхаарлаа ухамсартайгаар хамгаалж чадвал амьдрал чинь одоо маш гоё одоо мөчүүд та өөрийгөө дотроосоо цэвэрлэх одоо юу гэж хэлэх юм те. Их гоё үг болтохгүй л та. Мэдрэмжүүд бүгд танд эргэн буцан ирнэ гэдгийг л хэлж байна. За ингээд
миний ярьж байгаа зүйлтэй та санал нэгтгэж бол та хамаагүй. Гэхдээ ямар ч гэсэн комент хэсэг, сэтгэл хэсэг та өөрийнхөө бодож байгаа зүйлсийг бичээрэй. Бид бүхэн бүгдээрээ уншина. Тэр нь subscribe дарахаа бүү мартаарай. Яг гэвэл бид нар дараагийн удаа илүү сонирхолтой контентээр иргэн уулзна. Тэр бол тун утгагүй.